Сайн байцгаана уу? Би одоо та хамт хэрхэн ажил SAT-д бүртгүүлэхийг зааж өгөх болно. SAT-д бүртгүүлэхийн тулд эхлээд College Board гэдэг сайт руу орно. За College Board сайт руу орчоод аккаунтаа гол дээр sign in руу орно. Аккаунт байхгүй бол тэр create account дээр нь дарна. За create account дээр нь дарчаад тэр student дээр нь дарна. За одоо аккаунтынхаа ингээ хувийн мэдээлэлүүд одоо оруулна. First name дээр мэдээж өөрийнхөө нэрээ очино. За тэр nickname middle initial гэдэг дээр бол юм бичиж ирэхгүй шүү. Last name дээр овгоо очино. За тэр gender дээр мэдээж хүйсээ сонгоод бичсэн. Тэгээд төрсөн сараа бичээрээс. За энэ email address дээр мэдээж өөрийнхөө email ячна. Тэгээд confirm email address дээрээс яг адилхан бичсэн email-ээ ахад нэг удаа авчна гэсэн үг шүү. За хизээ төгсөх вэ гэж тэрийг авчна. Одоо жишээ нь 12 дахь анги бол одоо 26 оны 6 сар төгснө гэж бичнэ. За тэгээд тэр outside use гэдэг нь зөвлөөд хаана сурдаг вэ гэдэг тэр сургуулийн нэр чинь сургуулийн нэр чинь гарч ирэхгүй бол тэр my school is not listed гэдэг тэр нь зөвлөж бичсэн шүү. Зөвлөж тавь шүү. За тэгээд use zip postal code зөвлөөд тэр outside use-ийг бас тэрэн дээрээс дарчаад address line-ыг тэр бол ингээ өөрийнхөө хувийн мэдээлэл бишээ. Тэрийг оруулах шүү. Тэрийг оруулна. За тэгээд address line 2 3 тэрэл их юм бичиж ирэхгүй дээ. За тэрэн дээрээ yes гэж бичээд улс дээр мэдээж Монгол улсаа авчна. Хот дээр Улаанбаатар юм эсвэл аймагийнхаа нэр авчирээ. За бусдын нэх бүглээд байгаа шаардлагагүй. За энэ parent information гэдэг аав ээжийнхаа нэгийнх нь мэдээлэл оруулах шүү. Жишээ нь аавынхаа нэр авахтаа бичээд тэгээ аавынхаа email-ээ 2 удаа дахиад бичээд за тэгээ зөвлөх ёстой юмнуудын дагаа зөвлөчөөрэй. За ичээр хаяа оруулсан байна. Янзлаад. За next дээр дараад за энэ зөвлөх 5 юма зөвлөөд за email address email руу чад чам нэг verification code гэдэг очсон байгаа. Тэр ирсэн кодыг энэ дээр авчина. Нэг 6 хоорондоо тоо. За тэгээ verify дээр нь дараад за password үсгэнэ. Ямар password үсэх вэ гэвэл юм тоомо оруулсан чагтмагт нэг тиймэрхүү тэмдэг оруулсан. Password дээр юм зүгээр байдаг шүү.
За security phrase гэдэг нь бол одоо хэрвээ аккаунт алдах юм бол college board-тай холбогдож нэг үг хэлж тэр аккаунтаас эргээдэг. Ямар ч үг гэж болно дөө. За юу гэвэл энэ дээр за цөөн гэд нэчдэг. За next step-ээр нь дараад за аккаунтаа нэчлээ. За тэр MySQL дээр дараад энэ шар register for the SAT дээр нь дараад мэдээлэл одоо оруулаа. За get start дээр дараад хувийн мэдээлэлтэй шалгана. Тэгээд confirm хийгээд энэ дээр утасны дугаар оруулах шаардлагагүй. Бас Америк утасны дугаар асууад байт. За сургуулийн мэдээлэл оруулаагүй байна. Энийг нэг cancel. За тэр outside the United States дээр нь дараад улсаа сонгоно. За тэгээд сургуулийн нэр байх юм бол олоо тавьчихгүй юу? Жишээ нь би одоо санд сургууль сурдаг гэх юм бол эндээсээ хайгаад санд гэж хайгаад орч ирэх юм бол тавьчихна. Гарч ирдэг юм. За зөөрөө хайчт. Ингээд амар олон сургуулийн нэр байгаад сургуулийн нэр байх юм бол сонгоод тавьчихгүй. За одоо болох хаа. За Hispanic уу, Spanish уу, Latino гинэ. Үгүй ээ. За зөвлөд тавьчихна. За эцэгхийн боловсролын мэдээлэл асууж байна. За тэгээ бакалавр төгссөн бол бакалаврын сонгоод бусдын инженер бүглээд шаардлагагүй. За ямар хэлээр анх ярьж гисэн бэ гинэ. Англи хэл бол англи хэлээр тавиад монгол хэл юм бол another language дээр нь дараад шүү. За энэ дээр yes гэд бүгэлчнэ. За тэгээ continue дээр дараад за энэ минь шаардлагатай бүглээд байна. GP гинэ. За ямар хөө сурдаг ч асууж байна. За 100 авдаг бол 100 гэд тавьчаарай. За энэ минь ч нэг бүглээд шаардлагагүй юм да. За ингээд нүл угаасаа бүглэх хэрэггүй юмуд гараад ирж байгаа. Тийм бол доошоо гүйгээ continue гэд тулцсан юм шүү. За сүүлийн 10 дахь удаатай нэрчлээ. За доошоо continue дээр дараад за одоо хизээ үг тест центрээ сонгоно. За энэ ACT өгч
журам дүрмүүд байна. Энийг уншсан болоод доош нь гүйлгчээрэй. Тулсан гүйлэх ёстой шүү. Үгүй бол оролдог. За тэрийг зөвлөд континентээр дараад за гадаадтай холроо outside United States дээр дарна. За 6 сарын 6-нд өгөх бол 6 сарын 6 дээр нь дараад next дээр нь дараад Монголд өгөх бол Монголынхаа нэрээ тавиад Fine Test Center дээр нь дараад өгмөрийнхаа сургуулиудынхаа сонголтуудаас нь хараад сонгоод игсэлсэн байгаанууд нь л судал байхгүй. Зөвлөсөн байгаад их мэл судал байгаа гэсэн үг шүү. За ер нь 6 сарын судлал нь дуусчихна та. Боломжтой зөвхөн л өдөр эртгэн цаг ялахгүй юм бол. Энэ empathy school-ийн сонгоч та. Контент дээр дараад за одоо суудлаа баталгаажлуулахын тулд 20 минутын дотор төлбөр өгөх хэрэгтэй байдаг. За эхлээд энэ чам бот үгүйгчний шалгаад энийг давчаарай. За контейнер дээр дараад зураг оруулнаа. Одоо жижиг шалтгаан өгөхийн тулд заавал иргэний үнэлэх юм уу пассворд авчиж явах хэрэгтэй тэр тухайн өгөх газар дээр шалтгаан өгөх газар дээр. Тэгээд чиний одоо энэ бүртгүүлж явахдаа ингэ оруулсан зураг чинь чиний тэр пассвордны зураг иргэний үнэлэхтэй зурагтай чинь адилхан байх хэрэгтэй. За ингэ оруулах зурган дээр л мэдээч ганцаараа гарах хэрэгтэй. Хоёр хүн ёсгүй. Нэг дали мали авахгүй шиг айтайхан мөр зөрөө оруулсан, толгоогоо гоё харуулсан зураг оруулах шүү. Тэгээд дали ажиллахгүй сайхан тэгшин ихц. Нэг хол биш, ойрхон биш. Мэдээж зурагчаа фокуснд байх хэрэгтэй. За үнэхээр ингээд шашны шалтгаангүй л бол юм нэг царайгаа хуусаа нуух ёсгүй зурган дээр гар мараа дал нэлээ хааж болохгүй нүрээ харуулах хэрэгтэй. Тэгээ хэд бүдэг биш хэд харахгүй зураг авахгүй яг гоё таарсан гэрэлтээр зураг авсан зураг оруулах шүү. Тэ чи өөрөө хэвээр нохоо нэгэн зураг байх ёсгүй, найз хоёр нэгэн зураг байх ёсгүй. За зураг оруулна. За зураг орууллаа. Чекаут хийнэ. За ямар девайс дээр өгөх вэ гинэ? iPad дээр өгөх бол iPad дээр өгнө, Mac дээр өгөх бол Mac-ийн сонгоно. За тэгээд сонгочоод доош нь гүйлгээд контейнер дээр нь дараад за оруулсан мэдээлэлүүдээ зөв шалгаад, ахин шалгаад нийт төлбөр нь $110 болдог. За тэгээд confirm дээр нь дараад